яг гол сорилтыг та яг юу гэж харж байна? Эдийн засаг, макро эдийн засаг талаасаа биднэрт ойрын хугацаанд ямар одоо том эрсдэл байна? За бид сая макро эдийн засгийн гүйцэтгэлээ урьдчилсан гүйцэтгэлээ зарласан. Энэ дээр бидний өсөлт 6.8 гэдэг нийтээ өндөр тоо гарсан боловч энэ тоо хэр баталгаатай вэ? Энэ тоо хэр цаашид хадгалагдах боломжтой вэ гэдэг дээр бол маш том эргэлзээ байгаа. Учир нь энэ өсөлтийн гол бий болгосон бүтцийг харуул хөдөө аж ахуйн салбар болон цахилгаан дулааны салбар дээр томоохон өсөлт гарсан. Ялангуяа хөдөө аж ахуйн салбар дээрх юм өсөлт. Малын тоотлогоо өссөн, хоригд багтаа байсан гэдгээр эдийн засгийн өсөлт гол тайлбарлагдаж байна. Энэ бол цаашдаа ийм байдлаар үргэлжлэх боломжтой тийм өсөлтүүд аль аль нь биш. Нэгдүгээрт малын тоотлогоо бол өмнөх 2 дараалсан хүнд жилийн дараах сур оны нөлөөллөөр өндөр өссөн байдаг. За захидгаан дулаан дээр бол бид нар ойлгож байгаа. Үнийн доктортой байдлыг жоохон эвдэж, үнийг өсгсөн энэ байдал нь бол нөлөөлж байгаа. Тэгэхээр 2025 оны эдийн засаг дээр бидний төсвийн орлого, татварын орлого дээр нэлээд асуудалтай гарсан, экспорт маань бага зэрэг бууралттай гарсан ийм байдалтай байгаа. Тэгэхээр 25 онд бид ийм байгаа үед 26 оны эдийн засгийн өсөлт биднийх үнэхээр бодтойгоор одоо нэг 5-6% өсөлттэй гарч чадах уу? Засгийн газрын яриад байгаа дунд хугацаанд бид нар нэг 6-аас доош хувийн өсөлттэйгээр хадгална гэдэг энэ нөхцөл байдал маань байж чадах уу гэдэг л бидний хамгийн гол сорилт байх болов уу гэж харж байгаа юм. Энэ дээр таны дурдсан гадаад болон дотоод нөхцөл байдлын нөлөөлөл, хүчтэй нөлөөлөх байх. Яг одоо Америкийн нэгдсэн улс Ираны одоо энэ хооронд үүсэж байгаа нөхцөл байдлын улмаас гадаад зах зээлээс бол инфляцийн одоо маш том дарамт бас одоо орж ирж болцгүй гэсэн юм хамаглууд байна. За энэ дээр одоо жишээ нь Америкийн нэгдсэн улсын инфляц ч гэдэм үү те хятадын инфляцаар дамжих юм бол Монгол улсад бас тодорхой эрсдлүүд харагдах байх гэж бодож байна. Та ямар байр суурьтай? За мэдээж нөхцөл байдал хэрхэн өрнөх вэ гэдгээс хамаарах байх. Бүгд найрамдах Хятад улсын хувьд булангийн орнуудын нефтийн болон яг импортоос нэлээд хамааралтай. Хятадын бүгд найрамдах Хятад улсын нийт импортын хэмжээ 2.8 орчим триллион доллар байгаа бол тэрнийх нь 10 гаруй хувь нь нефтийн импорт төр тогтдог. 25 онд тухайн улсын импорт бол нэмэгдсэн. За хоногт нэг 11.6 орчим сая баррел ийм нефтийг импортлсон байдаг. Гэхдээ энэ нефтэн дээр богино хугацаанд бол тэгэхээр бүгд найрамдах Хятад улсад томоохон нөлөөлөл бий болох магадлал багатай. Хэрвээ энэ зэрэг дайны үйл ажиллагаа удаан үргэлжилж нефтийн хямрал үүсэх, ормозын хоолойтой холбоотой хязгаарлагдмал нөхцөл байдал удаан үргэлжилсэн тохиолдолд бол бүгд найрамдах Хятад улс томоохон хэрэглэгч учраас нэлээд том дарамтанд орж болзошгүй. Гэхдээ 25 он болон 26 онд бүгд найрамдах Хятад улсын хэрэгэлсэн гадаад худалдаа болон нефтийн энэ өөрийнх нь хэрэгжүүлсэн бодлогыг зөвхөн хөндлөнгөөс ажиглахад нэлээд томоохон нөөцийг бий болгох юм бодлогыг бол баримталж ирсэн. 26 онд ч их энийг үргэлжлүүлнэ гэж байгаа. Дээрэс нь бүгд найрамдах Хятад улсын импорт Венесуэл, Иран зэрэг улсуудаас нэлээд хүчтэй хамаардаг байсан бол тэрхүү импортын бүтцтэй харьцангуй өөрчлөлт бас чадсан. Эдгээр улсууд бол эхний том 10 импортыг нийлүүлдэг тийм улсад бол багтахаа болсон байдаг. Бүгд найрамдах Хятад улсын гадаад худалдааны бодлого нь бол нэлээд тэнцвэртэй энэхүү эрдэсийн болон газрын тосны салбарт бол хамгийн том импортлагчдыг бол нэг нэлээд тэнцвэртэй хадгалахыг хичээдэг юм бодлоготой. Урт хугацаанд үргэлжлэх юм бол энэ бүгд найрамдах Хятад улс төдийгүй дэлхийн нефтийн зах зээл дээр бол нөлөөлөх томоохон нөлөөлөл болно л гэж харж байна. Хэрвээ тэгвэл бүгд найрамдах Хятад улсын үйлдвэрлэгчийн үн зардал нэмэгдэх энэ байдал нь эргээд бидэн дээр импортын инфляц болох замаар орж ирэх юм боломжтой юм бол гэж харж байгаа. Ковидын дараа яг ийм одоо нөхцөл байдал нэлээд ажиглагдсан тий. Импортын одоо инфляцид үзүүлж исэн нөлөө бараг одоо 50% таасан. Одоо бол энэ нөлөө харьцангуй буураад 27 орчим 8 руу орж ирж байгаа шүү гэн. Тэгэхээр ер нь цаашдаа энэ дээр эрсдэл илүү байна гэж харж байна таны хувьд. За ковидтэй адилхан тийм хүчтэй нөлөөлөл харьцангуй бага баг. За энэ бол зөвхөн бүгд найрамдах Хятад улсын дотоод асуудал, эдийн засгийн нөхцөл байдалд яаж нөлөөлөхөөс хамаарна. Ковид сар дахлын үед бол тээврийн бүх сүлжээнүүд гацсантай холбоотойгоор тээврийн сүлжээнд их доголдолтой, тээврийн үнийн өсөлттэй холбоотойгоор инфляцийн давхар дарамт орж ирсэн. Энэ бол зөвхөн бүгд найрамдах Хятад улсын үйлдвэрлэгчид дээр энэхүү нөхцөл байдал яаж
тусах вэ гэдгээс хамааралтай буюу харьцангуй нөлөөллийн хүч нь бол ковидтай харьцуулахад сулхан байх болов уу гэж харж байгаа. Яг хөө одоо өнөөдөр бол засгийн газар одоо гадаад зах зээл дээр өрийн дахин санхүүжилт хийх гэдэг ингээ хөрөнгө оруулагчтай уулзалт хийгээ явж байгаа. За ер нь гадаад зах зээлээс нэг 500-аас 600 орчим сая $, босох болов гэсэн хүлээлт зах зээл байх шүү гэн. Тэгэхээр яг одоо энэ болж байгаа геополитикийн нөхцөл байдал магадгүй Америкийн хэсэг улсын инфляц ч гэдэм юм хөрөнгөний зах зээлийн хүүгээр дамжаад за Монгол улсын гадаад зах зээл дээр босгох бондын санхүүжилтийн одоо өртөгт ямар байдлаар нөлөө үзүүлэх бол эндээс одоо хэр их хамааралтай байхаар байна. За яг нь ер нь энэ мэдээж магадгүй бие хувьдаа хэрвээ энэхүү нөхцөл байдал нь бидний хувьд бүр сөрөг биш магадгүй эерэг нөлөөлөх боломжтой гэж харж байгаа. Учир нь яг энэ хугацаанд дэлхийн зах зээл өөрөө ерөөс нэлээд эрсдэлтэй эргэлзээтэй болж байна. Энэ ч бусад дэлхийн томоохон индексүүд болон эрдэсийн бүтээгдэхүүнүүдийн үнээр бол богино хугацаанд харагдчихл байна л да. Тийм учраас Монгол улсын хувьд энэхүү өрийн менежмент хийх зорилготой гаргаж байгаа бонд нь хөрөнгө оруулагчдын эргэлзээтэй нөхцөл байдалд Монгол харьцангуй доктортой орон зай гэдэг агуулгаар нь харах юм боломж бас бүрдэж магадгүй. Дэлхийн нийтээр Афганистан, Пакистан, Орос, Украин мөн орхит орнын томоохон асуудлаас эхлээд үүдээд бол дэлхийн нийтээр эрсдэлтэй нөхцөл байдал руу дэлхийн томоохон бүс нутгууд шилжиж байгаа. Тэгэхээр Монгол бол хоёр том их хөрний дунд байдаг. Бүгд нь хятад улстай хийх худалдаа эдийн засгийн асуудлаас илүү том эрсдэл бол харьцангуй гайгүй гэдэг утгаар харж болох юм. Нөгөө талдаа бидний рейтинг буюу зээлжих зэрэглэл сая намар харьцангуй өндөр түүхэн дээд түвшиндээ хүрчихсэн байгаа. Энэ хугацаа бол бас эргээр нөлөөлж болзошгүй. Гэхдээ энэ даамжир бол мэдээж таны хэлсэнчлэн Америкийн нэгдсэн улсын инфляц суур хүний түвшинд нөлөөлөд эхлүүл дэлхийн зах зээл дээрх долларын зардал үүсэх юм боломжтой байна. Яг хөө та түрүүн хэлж байна бүгд найрамдагтад ард улс бол гол одоо тий импортын энэ хамаарлаа бол нэлээд бууруулад харьцангуй тэнцвэртэй олохын бодлого баримталж чадсан энэ зорилгодоо ч гэсэн тодорхой хэмжээнд хүрч байгаа гэж байна. Тэгэхээр Монгол улсын хувьд бол нефтийн бүтээгдэхүүнээс 100% одоо импортоос хамааралтай байж байгаа. За ер нь одоо маш олон төрлийн бүтээгдэхүүнээс бол импортоос 100% хамааралтай байж байгаа. Тэгэхээр энэ хамаарлыг бууруулахын тулд 2026 он жишээ нь шатхууны сав нөөцлөх одоо тий нөөцлөх сав барих одоо энэ чиглэлээр нэг их найдын санхүүжилт олгоно гэж байна. Тэгэхээр ер нь бас одоо энэ хэр үр дүнтэй богино хугацаанд одоо хийх ёстой алхам гэж та харж байна. Яг бидний гол хамаарал мэдээж хэрэг тодорхой. Орос улбаны улсаас 100% хамааралтай байдаг. За Орос улбаны улс Монгол улс хоёрын хоорондын гадаад харилцаа хамтын ажиллагаа бол нэлээд өндөр түвшинд хөгжсөн. Бид хоёр хөрштэйгээ бол харьцангуй стратегийн түвшний хамтын ажиллагаатай урт хугацааны банкын хөршүүд маань муу юм. Тийм учраас бид нар илүү их бидний анхаарах зүйл нь бол хоёр хөрштэйгээ болон 3 дахь хөршүүдтэй харилцах бидний гадаад бодлого, худалдаа, улс төрийн бодлогын асуудал маань илүү чухал байх бах. Хоёрдугаарт бид нар дотоодын нефть боловсруулах үйлдвэрийнхээ асуудалд илүү анхаарах шаардлагатай. Дотоодын нефть боловсруулах үйлдвэрээрээ дамжуулж энэхүү эрсдлээ бууруулах дээр илүү хүчтэй анхаарах нь зөв бах. Нефтийг нөөцлөх бол зайлшгүй чухал. Дэлхийн томоохон улс орнууд түрүүнд дурдсан бүгд хятад улс бол энэ рүү томоохон хөрөнгө оруулалт хийж өдрийн импортын хэмжээг нэмэгдүүлж байгаа ийм л байдалтай харагдаж байгаа. Нөөцлөдөг. Бид бол нөөцлөх нь зүйтэй. Гэхдээ энэ дээр яг төрөөс санхүүжилт гаргаад их найдаар нь санхүүжилт гаргаад шийдэх нь хувилбар дээр бол би хувьдаа эргэлзээтэй хандж байгаа. Нефтийн компаниуд нефтийг импортлохын боломж, нефтийн зах зээлийнхаа ерөнхий менежментийг бид нар харьцангуй эргэж харах шаардлагатай болов гэж бодож байна. Тэгэхээр одоо ойрын хугацаанд за хамгийн анхаарал татж байгаа асуудал гэвэл за өчигдөрхөн нийслэл төсөө тодтоглоо. За улсын хурлын хаврын чуулган нээлттэй их үед бас улсын одоо нэгдсэн төсвийг тодтох уугүй юу гэдэг асуудал яригдана. Тэгэхээр нийслэлийн төсвийг одоо улсын төсөв батлагт тодтох эсэх асуудал яригдахаас өмнө одоо ингээд баталж байгаа нь тодтогж байгаа нь хэр зарчмын хувьд одоо зүйтэй асуудал байна. За ер нь Монгол улс нэгдмэл улс гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Монгол улсын нэгдсэн төсөв 32 их нийт гаруй төгрөгөөр батлагдсан. Тэгэхээр нийслэл орон нутаг нийслэл орон нутагтаа орж байгаа орон нутгийн төсөв, эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн төсөв, баялагын сангийн төсөв гэл тийм ээ энэ бүх төсвүүд улсын төсөвтэйг нийлээд энэ 5 төрлийн төсөв Монгол улсын нэгдсэн төсвийн дотор багтаж явдаг. Тэм учраас би хувьдаа бол энэ нийслэл төрүүлээд ингээд түрүү жил бас ингэсэн батлаад байгаа энэ нөхцөл байдал төсвөө тодтогод байгаа нөхцөл байдлыг бол нэлээд эргэлзээтэй байдлаар харж байгаа. Энэ бол буруу зүйл гэж харж байгаа. Хоёрдугаарт нийслэл ингээд төсвөө тодтогод
их найд төгрөгөөр нэмэгдүүлэхээр Монгол улсын нэгдсэн төсвийн тэр нийт зарлагын хэмжээ, төсвийн тусгай шаардлага, төсвийн доктортой байдалд энэ яаж нөлөөлөх вэ гэдэг асуудлыг бид даруй харах шаардлагатай болж эхэлж байна. Учир нь өнөөдөр Монгол улсын нэгдсэн төсвийн хэмжээнд дээр тулгуурлаад төсөв батлагдаад тусгай шаардлагууд, төсвийн доктортой байдлын асуудал хөндөгддөг. Нийслэл маань өөрөө энэ дотор багтаж явж байгаа юм төсөв гэж үзвэл энэ дээр тэр макро эдийн засгийн түвшиндээ энэ төсвийн асуудал хөндөгдөх шаардлагатай болж байгаа. Хоёрдугаарт энэ ийм богино хугацаанд төсвийг тодтгох нь гэдэг нь ер нь нийслэл тодтгох хувилбараар төсвөө батлаад байгаа юм нөхцөл байдлаар ажиглагдж байна л да. За ямартаач 12 сард нь хуулийн дагуу баталчих. Онгарангуут ингээд төсвөө тодтогоод за зарим зүйлсээ нэмээд оруулчих. За энэ нь бол нутгийн өөрөө удирдах ёс, нутгийн орон нутгийн эрх мэдэлд хамаарах зүйл ч гэсэн Монгол улсын асуудал макро эдийн засаг нөлөөдгөөс хэмжээний юм тоонууд яригдж байгаа үед дээрээс нь тэр төсвийн нийт зарлагыг нэмэгдүүлэх нөлөөлөл бий болж болзошгүй байгаа үед бол гарцаа байхгүй улсын төсөв хамааралтай, улсын хуралтай хамааралтай, улсын төсвийн нийт зардал, нэгдсэн төсвийн нийт зарлагтай хамааралтай асуудлаа гэж би хувийнхээ хувьд бол тэгж харж байгаа. Энэ байдал дээр бол тодорхой талууд анхаарал хандуулах болов гэж найдаж байна. Яг одоо энэ асуудлыг та бүхэн төсвийн доктортой байдлын зөвлөл дээр ярих бах те. Одоо хаврын чуулган эхлэхээр одоо нийслэлийн төсөв бас л одоо хамт яригдах бах. За ойрын 3 жилийн хугацааны одоо төсвийн хүрээний мэдээлэл орж ирнэ. Тэгэхээр энэ дээр та бүхэн яг ямар одоо дүгнэлтэнд хүрэх байсан өөрчлөгдөх магадaltaй гэж харж байна. Яг төсвийн доктортой байдлын зөвлөл бол Монгол улсын төсвийн төсөл төсвийн төсөл хөгжлийн төлөвлөгөө дунд хугацааны төсвийн өрөөний мэдээлэл хэрэгтэй оролцоотой ажилдаг төсвийн доктортой байдлыг хангуулах эм үүрэгтэй байгууллага. Энэ үүргийнхээ өрөөнд бид 2-3 үндсэн зүйлийг хийж байгаа. Нэгдүгээрт нь Монгол улсын 3 жилийн макро эдийн засгийн тамаглал төсөөллийг боловсруулж эдийн засгийн хөгжлийн яам, сангийн яам буюу засгийн газарт хөрвүүлж байгаа. Энэ бидний боловсруулсан тамаглал дээр суйрлаад тэд маань дунд хугацааны төсвийн өрөөний мэдээлэлээ бэлтгэх ёстой байдаг. Тэгэхээр энэ хүрээнд бид нэр ойрын 3 жилийн таамаглалыг дараагийн 7 хоногт гаргаж өгөх гэж байна. Нийслэлийн төсөвтэй холбоотой асуудал бол ерөөсөө төсвийн доктортой байдлын зөвлөлтөд шууд хамааралтай асуудал хараахан биш юм. Гэхдээ ерөнхийн нэгдсэн төсөв дээр бид хяналт тавьдаг, нэгдсэн төсөв дээр төсвийн төсөл дээр улсын төсөв дээр хяналт тавьдаг, нэгдсэн төсвийн ерөнхий зарлагын түвшин макро эдийн засгийн нөхцөлтэйгөө нийцтэй байдал байгаа эсхийг бид нар хянжаадаг. Тэрэн дээр дүгнэлт гаргаж идэх үед бол энэ асуудал шууд бус утгаараа бол хөндөгдөж таарах байх. Гэхдээ энэ асуудал нь бол ерөнхийдөө Монгол улсын төсвийн нэгдмэл байдалтай холбоотой, доктортой байдалтай холбоотой асуудал гэж харах боломжтой. Оройн төсөөллийн зүйлийг маш товчхон асууя. Өрийн эрсдэл хэр том дарамт вэ төсөв дээр? За өрийн эрсдэл бол харьцангуй буурсан. За 25 оны гүйцэтгэлээр өрийн эрсдэл ерөнхийдөө дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн дарамт бол 40 орчим хувь дээр байна. За богино хугацаанд нэг тийм томоохон өрийн төлбөр байхгүй. Одоогоор өрийн менежмент хийх зорилгоор бонд гаргах чинь. Тэгэхээр өрийн дарамт бол харьцангуй буурч ирсэн гэдгийг цаашдаа бид өрийн менежментийг, өрийн зарцуулалтыг л зөв чиглэлд хандуулах шаардлагатай.